За дээр түрүү Орос хятадын асуудал айгүй хүнд байна гэсэн шүү дээ. Ер нь бол яг хоо Оросууд Кремийг авсан. Тэгсэн хятадууд бол Монголоо одоо бид авнаа. Тайван Монголыг хятадын төр бужинж хэлсэн. Яг энэ үед Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дараа Батлан хамгаалах амныхаа сайтаар шууд онгоцтой ирсэн шүү дээ. Тэгээ ямар санал тавьсан гэхээр одоо хятадууд танах руу дайргана. Та нар зөвшөөр бид цэргийн бас оруулсан цэргийн оруулсан гэж орж ирсэн. Одоо хятадууд танах руу дайргана. Та нар зөвшөөр бид цэргийн бас оруулсан цэргийн оруулсан гэж орж ирсэн. Одоо хятадууд танах руу дайргана. Та нар зөвшөөр бид цэргийн бас оруулсан цэргийн оруулсан гэж орж ирсэн. Америкууд бол асуухгүй дээрээс. Монгол руу орох уу, орохгүй юу, та нар дуртай байна уу, дургүй байна уу шууд л. Өнөөдөр Америкийн цэргийн баазууд бол Латви, Эстонд байж байна. Одоо Украинд бол маш хүчтэй бэлдэж байна. Ийшээ Узбекистан, Манск гэх том цэргийн бааз орцсон байж байна. За Монголд бол цэргийн бааз ороход бол бас их ойрхон байна. Яг тэгэхээр шинэ нисэх бодлыг бол Америк нэгдсэн улс Пентагоны захиалгаар Японууд санхүүжуулаад солонгосуудаар бариулсан юм аа. Яг үннийг хэлэхэд бол. Тэнд бол хүн даацсан онгоц болохын тулд 2 метрийн зузаан бетон 30-40 том арматураар арматурж байгаа бетон полос онгоц буудаг замыг зутгах дуусгасан. Тийм учраас удсан. 2 метр зузаан бетон. Онгоц буудаг замыг чинь. Яагаад гэж байгаа тэр хүн даацсан онгоцнууд. Цэгийн том Боинг онгоцнууд бол 150 тонны 200 тонны том Боинг онгоцнууд буухаар тэр чинь даацсан авдаг байна. Одоо тэгээ ямар асуудал гарах вэ гэхээр хятад бол мэдээ дургуутсан. Оросын хувьд бол хятадтай муудалцчиход байна. Одоо хятадтай бол Оросд нийлэхгүй. Тэгэхээр Путиний ганц хүсэж байгаа юм Америкт яаж сайдах вэ? Тэр сайдах тийм боломж байна. Оросын Газпром нефть Роснефть компани 50% акцуудыг Нью-Йоркийн биржээр авчир зарах Путин дарга. Өөрөөр хэлбэл Америкууд Оросд том өөрийн Азид хөрөнгө үйл хөдлөх хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Энэний дараа Америкууд Орос руу юмаа нээж эхэлнэ. Энийхээ хариуд Америкууд ямар болцол тавих вэ гэхээр та нар Украиныг орхих, Латви, Эстоныг орхих, Дундад Азийг орхих, Сирийг орхих, Монголыг ч гэсэн орхих. Бид та нарыг хамгаалж байгаа. Бас хөрөнгө оруулалтаа хамгаалж байгаа. Тэрнээс манайх танах руу нүүж ирээ тэгээд энэ хүүтэнд чинь амьдрах хүн байхгүй зүгээр бидний санаа зов. Тийм асуудал тун ойрхон ирсэн байна. Одоо хятадууд танах руу дайргана. Та нар зөвшөөр бид цэргийн бас оруулсан цэргийн оруулсан гэж орж ирсэн. Энийхээ хариуд Америкууд ямар болцол тавих вэ гэхээр та нар Украиныг орхих, Латви, Эстоныг орхих, Дундад Азийг орхих, Сирийг орхих, Монголыг ч гэсэн орхих, Монголыг ч гэсэн орхих, Монголыг ч гэсэн орхих.